Бүгд найрамдах Хятад ард улсын даргын ажил улс төрийн эдийн засгийн хувьд ихээхэн үр дүнтэй ажил байсан талаарх дүгнэлтийг дотооддооч гадааддаач хийж байна. Үүний нотлохыг уул уурхай яам гаргаж тавьсан бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний өндөр дээд хэмжээний ажлыг хүрээнд уул уурхай чиглэлийн 21 баримт үйлчигт гарын үсэг зурагдаж ихээхэн хэмжээний мөнгөнд дүнгийн худалдаа авалтын асуудал яригджээ. Си Цзиньпиний даргын ажлын үеэр жачмууд болдог шүү дээ. 20 хэдэн хэлтэй байгуулсан мөнгөнийг таавах гэж байгаа. Тэгэхээр манай хөрөнгө оруулалтын холбооч экспортын болон гадаад худалдааны хамгийн чухал хамгийн өөр гаралтай энэ харилцагч мөнгөний хөрш хятад улсууд нэг зүйлийг зарж байгаа. Тэр нь зэрэгэлдээ орнуудынхаа хөршлийг дэмжнэ. Энэ бол хятад улсын хөршлүүд асах нөлөөтэй гэдгийг хэлсэн. Илүү дэмжнэ. Тэгээд олон жилээр гэсэн шийдвэр харамжийн тээврийн хэлцээрүүд шийдэгдсэн. Тэр асуудал нь маш чухал асуудал. Одоо хоёр орны баялаг бүтээгчид аж ахуйн нэгжүүдээс хамаах Монголын талын зөвлөмжтэй асуудалтай Монгол улсын улсын шийдвэрүүдийг гаргах юм асуудал үлдсэн гэж үзэж байна. Гадны засгийн тухай хуулиар бол түүхий бас нээтгэж улам зөвхөн гадны бас за нөөцийн таврын статистик замрын зөвлөлүүд одоо харилцаа багтуулах энэ харилцаагаа төвчтэй болсон гэж хэлсэн. Одоогийн байдлаар энэ хууль батлагдсанаар ерөнхий ажлын гэрээ байгуул 21 хамтлагчдын 17 буюу 80 орчим хувиар уламжлалт буюу газрын засгийн уламжлалт бус газрын засгийн өөрсдөө даргын план хийсэн. Одоотой ерөнхий ажлын гэрээ байгуул өсөлтүүд ирсэн байна. Тэгэхээр Эцэс таамаг мастер компани ажлын гэрээг явуулж байгаа харагдаж байна.